Сая 120 сая. Айсууд бүр түүнээс чихүү. Энэ бол Монголын үндэсний дотроо. Таярд 559 төлөөд 3 төрлийн дөрөвдий эзэмхати 642 литрээр оролцсон. Урвас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Догор даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас синий телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын зэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд орой мэндийг хүргэе. За. Тодорхой хугацаанд завсралсны эцэст үндэсний лотерей нэвтрүүлэг та бүгдэд буцаад ирж байна. Тэгэхээр үндэсний лотерейгоор одоо 2015 онд маш идэвхтэй, за 2016 оны эхний нэг сар идэвхтэй тоглосон бүх хүмүүс буцаад үндэсний лотерейд одоо ороод идэвхтэй оролцоод за тэгээд мөнгөгч тэгэл хожоод байна да. Тоогч таагаад байна да. За ингээд олон зүйл новшилгүйгээр нэвтрүүлгээ эхлүүлье. За хамгийн эхлээд за чи дөрөв дээр дардаг үү? Жог төсөөлсөн байна уу? За ингээд үндэсний лотерей за өнгөрсөн онд би өөрөө дотроо тодорхойлж яснаар хамгийн их боломжтой гэж бодож исэн. За дөрөвдийн 3 дугаар зэргийн хонжуурыг тодруулах гэж. За ингээд хамгийн ихний тоо бол 7 байна. Хамгийн ихнийх нь тоо 7. За дараагийн тоо нийтдээ та 4 тоо таах ёстой. За энэ дээр манай борлуулагчдаас авсан энэ тасалбарн дээр бөглөөд эргүүлээд өгөх ёстой. За оронд нь тань тасалбар өгнө. За тэгээд олон хүмүүс тасалбараа хараа сууж байгаа гэж бодож байна. За 7 тэг. Нэвтрүүлэг маань 1 дэх, 3 дахь, 5 дахь өдрийн 17 цаг 30 минутаас синий телевизийн эфирээр та бүхэнд үндэсний лотерейгоос шууд хүрж байгаа шүү. За хамгийн ихний 2 тоо гарч ирсэн 7 тэг. За дөрөвдийн тоонуудыг таахта та яг дарааллыг нь зөв таах юм бол жишээлбэл дөрөвдийн 3 дугаар зэргийн хонжуур дээр таны бооцоо 500 дахин өсөх юм байна. За хамгийн багадаа 1000 төгрөг тавилаа гэж бодоход 500-аар үржүүллээ 500 мянган төгрөг. За 3 дахь тоо 5 байна. 7 тэг 5. 7 тэг 5. Хамгийн сүүлийнхэн тоо 1. За ингээд үндэсний лотерейн тодорхой хугацаанд завсарласны дараагаар эхэлж байгаа хамгийн ихний дугаар маань буюу за Мартин аймны яг өмнөх өдөр буюу Мартин одоо 7-ны дугаарын хамгийн ихний одоо 4 тоо бол 7-оор эхлээд тэг 5 1 гэсэн ийм 4 тоо байна. Сайн хараад аваа манай зураглаач бас сайн харуулах байхаа. Тэгээ нөө тоонууд нааша цаашаа эргэцсэн байгаа болохоор тоог нь би та бүхэнд дахиад хэлээд өгье. 7 тэг 5 1. За ингээд дөрөвдийн 3 дугаар зэргийн хонжуураас гарч ирсэн 4 тоо. Энэ 4 тоо байна да. За яг энэ зарчмаар бид хамтдаа дөрөвдийн 2 дугаар зэргийн хонжуур, 1 дугаар зэргийн хонжуурыг тодруулах болно. За ингээд эхлээд 2 дугаар зэргийн хонжуурыг тодруулъя. Яг адилхан 4 тоог дарааллын дагуу таах ёстой байгаа. За хэрвээ та зөв таавал дөрөвдийн 2 дугаар зэргийн хонжууроос та өөрийнхөө тавьсан бооцоог 1000 дахин өсгөж авах юм байна. 1000 дахин өсгөж авах. За тэгээ бооцооны хэмжээ бол хамгийн бага нь 500. За энэс дээш төгрөгөөр та бүхэн тоглох ёстой. За хамгийн багаар нь 500 гэж бодъё. Дөрөвдий дээр 500 гэж бодоход сая төгрөг. Биш. Хурлаа хэлж байна. 500 мянга баггүй юу? 500 шүү хамгийн багаар нь бодох. За наа тайлбарлаж байгаа хооронд 3 ч тоо гараад ирлээ. За 9 3 3 9 3 3. За хамгийн сүүлийнх нь 6. За ингээд дөрөвдгийн 2 дугаар зэргийн хонжуурын 4 тоо. Дарааллыг сайн хараарай. Тоонууд эргэлдсэн байгаа болохоор нэг чанга хэлээд өгье. Хамгийн ихнийх нь 9, 2 дугаарх тоо 3, 3 дахь тоо 3. За хамгийн сүүлийн буюу 4 дахь тоо 6 гэсэн дугаартай байна да. За ингээд 4 бүмлэг гаргаж ирсэн. За одоо дөрөвдгийн 1 дугаар зэргийн хонжуурыг бид хамтдаа тодруулах гэж байна. За дөрөвдгийн 1 дугаар зэргийн хонжуур бол 2 дугаар зэргийн хонжууроос одоо 3 дугаар зэргийн хонжууроос 4 дахин 2 дугаар зэргийн хонжууроос 2 дахин илүү
та өөрийнхөө бооцоог өсгөн авах боломжтой. Юу гэхээр зэрэг хэрвээ дөрөвдгийн 1-р зэргийн хонжуур дээр таны таарсан бүгэлсэн тоо таарвал та өөрийнхөө тавьсан бооцоог хамгийн багаар нь бодъё. Хамгийн бага нь 500 төгрөгөөр бодоход 2000 дахин үржүүлж авах юм шүү. Тэгэхээр таны бооцоо хэд болох нь вэ? 2000 болох нь. 2000 сая төгрөг болох нь. За 3 4 6 гэсэн тоо байна. За хамгийн сүүлийнх нь 7 3467. За ингээд дөрөвдгийн 1-р зэргийн хонжуурын 4 тоо. 3 4 6 7. 3 4 6 7. За ингээд дөрөвдгийн одоо тоглолтын хүрээд өндөрлж байна. Гэхдээ 3-р зэргийн хонжуураас эхлээд нэг хилээд үгүй. За 3-р зэргийн хонжуурын одоо 4 тооны дараа 4 тоо бол 7 тэг 5 1. 7 тэг 5 1. За дараагийнх нь буюу дөрөвдгийн 2-р зэргийн хонжуурын 4 тоо 9 3 3 6. 9 3 3 6. За харин хамгийн өндөр бооцоогоо өсгөж авж байгаа одоо энэ тохиолдол бол дөрөвдгийн 1-р зэрэг байгаа. Тэгэхээр хэрвээ та түрүү хэлсэн би хамгийн багадаа 500 төгрөгийн бооцоо тавиад таны бүгэлсэн тоо яг энэ дөрөвдгийн 1-р зэргийн хонжуур дээр 34 67 гэж яг ингээд таарчих юм бол таны бооцоо 2000 дахин өсөд 500 төгрөг чи хэд болох нь сая төгрөг болох нь шүү. За ингээд дөрөвдгийн 1-р зэргийн хонжуурын тоо 3 4 6 7. За ингээд дөрөвдгийн энэ хүрээд өндөрлж байгаа. Нэвтрүүлгээ үргэлжлүүлж хүлээж авч үзээрэй. Яг одоо бүгдөө хамтдаа 6D буюу 50 сая төгрөгийг яаж олж болох талаар зарим нэг нь мартсан байж магадгүй. Санаж байгаа хүмүүс байх юм бол сайхан сэргээгээд аваарай. Ингээд энд нийтдээ тэгээс 9 хүртэлх цифрыг агуулсан одоо цифр тус бүрээс 6 ширхэг байгаа 60 бөмбөлөггүй. Энэ 60 бөмбөлгөөс бид энэ ухаалаг машины одоо тусламжтайгаар 6 бөмбөлгийг гаргах байгаа. За энэ хүү 6 бөмбөлөгний дарааллыг нь алдалгүй зөв таасан тэр хүн 50 сая төгрөг очих юм байна. За хамгийн ихнийх нь тэг байна. Хамгийн ихнийх нь тэг. За тоонуудыг хойно урдаас нь аль эсвэл хойноос нь одоо дарааллыг нь 2-ыг зөв таах. Эхний 2-ыг эсвэл сүүлийн 2-ыг, эсвэл эхний 3-ыг эсвэл сүүлийн 3-ыг, эсвэл эхний 4-ыг эсвэл сүүлийн 4-ыг, эсвэл эхний 5 эсвэл сүүлийн 5-ыг дарааллыг нь зөв тааснасаа шалтгаалаад бас та хонжуур очих байгаа. За хэрвээ та тэг 9 гээд зөв таацсан байгаа бол та урмын хонжуур буюу 1500 төгрөгийг та хоцсон байх нь байна. За та тэг 9 5 гээд энэхүү 3 тооны дарааллыг эхний 3 тооны дарааллыг зөв таацсан бол 15000 төгрөг хонжуур тоочно. За дараагийнх нь энд 8 байна. 8 тэг 9 5 8 гэсэн 4 тооны дарааллыг яг бат найдвартай зөв тааж чадсан бол та 150,000 төгрөг олчихно. За одоо 5 дахь бөмбөлгийг хүлээж ийн бид. 5 дахь бөмбөлгийн тоо 3 байна. Тэг 9 5 8 3. Тэг 9 5 8 3. Тэг 9 5 8 3. Энэхүү 5 тооны дарааллыг хэрвээ та зөв таах юм бол сая 500,000 төгрөг очих юм. За 6 дахь бөмбөлөг. За 6 дахь бөмбөлөг 2 гэсэн дугаартай байна да. 2. Тэг 9 5 8 3 2. За анхааралтай дахиад сонсож байгаарай. 6D-ийн 6 бөмбөлөгний дараалал. Дараалал бол маш чухал. Дарааллын дагуу яг зөв таасан тэр хүн 50 сая төгрөгийг эзэн болох юм байна. Хэрвээ дараалал харгалцахгүйгээр зөв таасан байх юм бол тэр бол хүчингүй шүү. За ингээд 6 тооны дараалал. Тэг 9 5 8 3 2. За энэ 6 тооны дараалал байна да. За ингээд бүгдээрээ хамтдаа 6D тоглосон хүмүүст бүгдэнд их баярлалаа. За харин өнөөдрийн буюу үндэсний лотерей за Монгол улсын нутаг дэвсгэрээр явж байгаа яг ийм төрлийн тоглоомнуудаас хамгийн өндөр онжиртой юу гэхээр зэрэг хэрвээ та энэхүү 42 бөмбөлгнөөс за энэ бол 1-ээс 42 одоо
тоог агуулсан 42 бөмбөлөг байгаа. Энэхүү 42 бөмбөлөгнөөс эхний 6 бөмбөлөгийг дараалал харгалцахгүйгээр яг зөв тааж чадах юм бол та 120 сая төгрөг очих юм аа. За ингээ машин ажиллавал. За нийтдээ бол энэ чи 7 бөмбөлөг гарах юм. Хамгийн сүүлийнх нь бонус бөмбөлөг. За бонус бөмбөлөг ямар учир начиртайг та бүхэн за манай одоо вебсайтаар за мөн дээрээс нь одоо өдөр тутмын хэвлэлүүдээр бас гарч байгаа. За эндээс бас дэлгэрэнгүй мэдээд аваарай. За би аль болох нэвтрүүлгийнхаа цагт багтаагаад тайлбарж өгөхийг хичээе. За хамгийн ихнийх нь 1, дараагийнх нь 18. За бонус бөмбөлөг бол таныг 12 сая төгрөг 300 мянга 10,000 төгрөг хожиход тусуулна. Хамгийн сүүлийн 7 дахь бөмбөлөг. За 1 18 26 1 18 26 40 За сая энэ хоолой 4 гэсэн дугаартай бөмбөлөг байсан. Буцаад доошо буучлаа. За одоогийн байдлаар гарч ирсэн бөмбөлөгнүүд бол 1 18 26 40. За 5 дахь бөмбөлөг 20. 5 дахь бөмбөлөг 20. 1 18 26 40 20. За ингээд 6 дахь бөмбөлөг шүү. Анхааралтай харж байгаарай. Яг энэ 5 дээр нэмээд 6 дахь бөмбөлөг 19. За 19 гэсэн бөмбөлөг гарч ирлээ. За яг энэ хүү 6 тоог дараалал харгалцахгүйгээр та энэ дээр зөв одоо таасан бол 120 сая төгрөг хожих юм байна. За өнөөдрийн бонус бөмбөлөг 7 дахь бөмбөлөг маань 7 гэсэн бөмбөлөг байлаа. За жоохон дэлгэрүүлээд энд 12 сая төгрөгийг яаж хожихыг та бүхэнд хэлж өгье. За 7 бол бонус бөмбөлөг. Энэ 7 гэсэн бонус бөмбөлөгийг оролцуулаад таны бүгэлсэн бусад 6 тооноос энэ 6 бөмбөлөгнөөс 5 таарад 7 ороод ингээд 6 бөмбөлөгийг та яг зөв тоог нь зөв тааж чадсан бол та 12 сая төгрөг очих юм байна. За ингээд нэвтрүүлгээ энэ хүрээд өндөрлүүлье. Дараагийн дугаар маань 3 дахь өдрийн 17 цаг 30 минутаас та бүхэн төрөх болно. За маргааш 11 цаг 50 минутаас та хэрвээ үзэж чадаагүй бол давталтаа хөл авч үзээрэй. За баярлалаа. Зя 50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Moving үндэсний дотор. Таирд 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий Спати 640 литрээр оролцсон. Урвас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Дохир даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас синий телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.